Харт амх мансууруулах хуудастай тэмцэх ажилд төрийн бас байгууллагын оролцоо сэдвт хэлэлцүүлэг нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд боллоо. Эрүүгийн цагдаагийн албаны харт амхтай тэмцэх газраас зохион байгуулж энэ хэлэлцүүлгээр энэ төрлийн гэмтэргийн өнөөгийн нөхцөл байдал, харт амх мансууруулах хуудастай тэмцэх ажилд төрийн бас байгууллагын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай ярилцсан юм а. Хэлэлцүүлэгт харт амх мансууруулах хуудасаас иргэдийг хамгаалах нийгмийн захирал авсран харт амхтай тэмцэх мэдлэг төрийн бас байгууллагын тэргүүн Түнбаяр, хор зуршлаас сэргийлэх нийгэмлэг төрийн бас байгууллагын тэргүүн Мөнхтуяа болон төрийн бас байгууллагын төлөөллөд оролцлоо. Мөн эрүүгийн цагдаагийн албаны гэмтэргээс урьдчилан сэргийлэх засгийн дарга цагдаагийн авшигч Ариун Болор мансууруулах сэтгцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, дамжин өнгөрөөлөх зарж борлуулах, олон улсын хил дамнуулан тээвэрлэх хэрэглэгчдийн зохион байгуулалттай бүлэг сүлжээ үүсч энэ төрлийн гэмтэрэг түүнд холбогдогчид жил бүр өсөн нэмэх хандлагатай болж байна гэж онцлсан юм а. 17 оны 3 сарын 7-ны өдөр мансууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтэд тэмцэх үндэсний хөтөлбөрийг засгийн газрын хурлаанаар баталсан байгаа. За энэ хөтөлбөр маань бол одоо үндсэн 2 шаттай 4 жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн болон дөрвөн бус байгууллагууд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа одоо бүх байгууллагуудыг бол одоо чиг үүргийг бол одоо дурдж одоо энэ гэмт хэргийг бол нийгмийн бол одоо сүүдэр бас энэ гэмтэргийг бол бууруулах үйл ажиллагааг бол явуулахар төлөвлөсөн байгаа. За тэгээ өнөөдөр энэ хэлэлцүүлгээрээ бол одоо цагдаагийн байгууллагаас цааш хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг бол санал зөвлөмжөө бол гаргах зорилгоор энэ хэлэлцүүлгийг бол зохион явуулж байна. Харт амх мансууруулах хуудастай тэмцэх үндэсний хөтөлбөрийг засгийн газрын хуралдаанаар баталсан цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны харт амхтай тэмцэх газраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд болон оюутан залуусын холбооттой хамтран харт амх мансууруулах хуудасаас урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх арга замаа тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион явуулж байна.